Танай байгууллага санхүү бүртгэл тайланд үе цонхон дахь гүйлгээ хөтөлж эхлэх эхний үлдэгдлийг огноогоор харилцагч байгууллага болон ажилтнуудтай тооцооны эхний үлдэгдэлтэй бол санхүү бүртгэл тооцооны эхний үлдэгдэл цонхонд нэг удаа оруулна. Шинээр байгуулагдсан компанийн хувьд тооцооны эхний үлдэгдэл оруулахгүй. Энэ цонхонд туслах журнал хөтлөх эхний үлдэгдэлтэй тооцооны данс тус бүрийн хувьд харилцагч ажилтан нэг бүрээр тооцооны дүнг оруулна. Тооцооны эхний үлдэгдлийг нэг бүрчлэн гараас шивж оруулахаас гадна Excel байлаас олноор импортлон оруулах боломжтой. Тухайн дансны эхний үлдэгдлийг бүрэн оруулж дууссаны дараа нийт хөлдөнг санхүү бүртгэл дансны эхний үлдэгдэл цонхонд тохируулсан тухайн дансны эхний үлдэгдэлтэй таарч байгаа эсхийг шалгах бөгөөд зөрүүтэй бол шалтгааныг олж зайлшгүй тааруулах ёстойг анхаарна уу? Энэ цонхонд зөвхөн туслах журнал хөтлөх тооцооны дансууд сонголтод харагдах бөгөөд цалингийн өглөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг зэрэг туслах журнал хөтлөхгүй дансуудын эхний үлдэгдлийг оруулахгүй. Хэрэв тухайн дансаар зайлшгүй эхний үлдэгдлийг харилцагч тус бүрээр оруулах шаардлагатай бол тухайн дансны туслах журнал тохиргоог өөрчилсөний дараа оруулах боломжтой. Танд амжилт хүсье.